За цахилгаан соронзон индукцийн тухай шууд авч хэлэлцээ бүгдээрээ 13-ын 4 дээр жигд соронзон орон дотор дамжуулагчийг хөдлөхөд хамт чөлөөт цэнэгүүд хөдөлж Лоренцийн хүчний үйлчлэлээр туйлширнаа гэж хэлсэн байна. Энд юу яриад байгаа юм бэ? Дамжуулагч байлаа гэж бодъё. За энд юу байгаа юм бэ гэхээр цаашаа харсан соронзон орон байлаа гэж бодъё бүгдээрээ. Түүнийг тодорхой хурдтай хөдөлгөе хэдүүлээ. V хурдтай хөдөлгөе. За хүч хаашаага үйлчлэх вэ? Лоренцийн хүч баруун гарын дүрмээр болъё. Эрхий хуруу маань хурдны чиглэлийг, за дөрвөн хуруу маань B-ийн чиглэлийг, алганаас дээшээгээ хүчний чиглэлийг, эерэг цэнэгт үйлчлэх хүчний чиглэлийг гэж бодъё. Эерэг цэнэгүүд маань энэ хүчний үйлчлэлээр D талд нь, сөрөг цэнэгүүд нь хүчний үйлчлэлээр доошоо, хүч нь доошоо үйлчлэх учраас. За ингээд ийм туйлшрал бий болно. Ингээд туйлшрал бий болохоор дотор нь юу болох вэ гэхээр цахилгаан орон бий болно. Энэ цахилгаан орны үйлчлэлээр юу болж байгаа юм бэ гэхээр энд индукцийн CHH маягийн юм бий болоод байгаа гэж бодож болно. Ингээд туйлширнаа. Энэ хэсгийг нь би тайлбарлаад өгчлээ. Туйлширна хүртэл. Дамжуулагчийн битүү хүрээг нэвтрэн гарах соронзон урсгал өөрчлөгдөхөд түүнд цахилгаан хөдөлгөгч хүч үүсч гүйдэл гүйх үзэгдлийг цахилгаан соронзон индукцийн үзэгдлээ гэж хэлсэн байна. За би энийг та бүхэн тайлбарлаж өгье. Энийг төр зүр арилгачи. За бүгдээр нэг юм жааз авч үзье. Нэг юм жааз. Энэ жааз яасан бэ гэхээр энд байгаа соронзон оронд ааж маажмаар орж эхэлсэн гэж бодъё тодорхой хурдтайгаар. За энийг би copy paste хийе. За ингээд тухайн дамжуулагч маань энд байгаа соронзон оронд тодорхой хурдтай орж эхэлж байна гэж бодъё бүгдээ. Ийм хурдтай. Юу болоод байна вэ гэхээр соронзон орон нэвтрэх тэр талбай нь ихсээд байна. Энэ дотгошоогоо орох тусмал талбай нь ихсээд байна. Бүгдээрээ ингэж бодъё л доо. Хэсэг хугацааны дараа бүр энд явж байгаа гэж бодъё. Тухайн жааз маань. Тэгвэл ерөнхийдөө соронзон урсгалын хэмжээ түүнийгээ дагаад ихснэ гэсэн үг. Яагаад вэ гэхээр соронзон орон дотор харьяалагдах жаазны талбай нь ихсээд байгаа учраас. За бид нар энийг ингэ мэдээд авчлаа. Тэгээд ингэж хэлж байна. Битүү хүрээг нэвтрэх буюу тэр талбайг нэвтрэх соронзон урсгал өөрчлөгдөхөд түүнд цахилгаан хөдөлгөгч хүч үүсэж гүйдэл гүйх үзэгдлийг цахилгаан соронзон индукцийн үзэгдэл гинэ гэж байна. Ингээд ирэхээр энүүгээр гүйдэл гүйдэг юм байна л да энэ дотроор. Энэ байна гүйдэл. Энэ үзэгдлийг юу гэж хэлэх вэ гэхээр цахилгаан соронзон индукцийн үзэгдлээ гэж хэлдэг байх нэ. Энэ гүйдлийг индукцийн гүйдэл гинэ. За тэгвэл энэ гүйдлийн чиглэлийг хэрхэн яаж мэдэх вэ? Та бүхэн нэг айтаахан юм зааж өгье. За бодъё. Энэ яадаг вэ гэхээр нэг сонирхолтой. Цахилгаан соронзон урсгалын хэмжээ ихсэх тусам түүнийг багасгах зориулттай өөр нэг соронз бий болдог. Индукцийн соронз бий болдог. Ингээ харсан чинь соронзон урсгал ихсээд байна. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр энэ соронзон урсгалыг багасгах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр анхандаа тийм бага байсан учраас гэдэг. Анхныхаа тэр төлөвт очихыг хүсдэг гэсэн үг. Тэгэнгүүт л энэ соронзон урсгалын хэмжээг багасгах үүднээс анх байсан соронзон оронтойгоо эсрэг чиглэлд өөр нэг соронзон орон бий болдог. Тэр маань тэр соронзон орныгоо багасгах чиглэлтэй буюу наашаага чиглэлтэй байна. Энэ B штрих гэж тэр индукцийн соронзон орон гэж энийг хэлнэ. Энэ индукцийн соронзон орон маань юу үүсэх вэ гэхээр жаазн дотор гүйдлийг үүсгэдэг. За тэр гүйдлийн чиглэлийг баруун гарын дүрмээр болно. Цаасны хавтгаад наашаага чиглэж байгаа учраас B эрхий хуруугаа наашин чиглүүлээ. Тэгээд дөрвөн хуруу хаашаа эргэж байна. Цагийн зүүнний эсрэг эргэж байгаа. Энэ улаанаар зурсан B-гээ бүгдээрээ эрхий хуруун дээрээ тааруулна гэсэн үг залуусаа. Ингээд дөрвөн хуруу хаашаа эргэж байна. Тэр чиглэлд миний индукцийн гүйдэл маань гүйхнэ. Энэ чиглэлд цагийн зүүнний эсрэг гүйхнэ. За ингэж болдог байх нэ. Тэр гүйдлийн чиглэлийг. За энэ үзэгдлийг бид нар юу гэж хэлэх вэ гэхээр цахилгаан соронзон индукцийн үзэгдэл гэж хэлнэ. Энийг ойлгосон байх гэж найдаа. За одоо үргэлжлүүлээд индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчний тухай бүгдээр яриа. Тэгш үнцэгт хэлбэртэй дамжуулагч жаазыг хавтгаад нь перпендикуляр жигд соронзон оронд дотор V хурдтай хөдлөхөд KL хэсгийн уртыг L, соронзон орны индукцийг B гэвэл индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч нь буюу энэ дээр байгаа зургийг яриад байна. Хаана байгаа зургийг яриад байна. Энэ дээр байгаа. Энэ дээр анхаарлаа хандуул. Энэ соронзон орон дотор бүгдээрээ энэ KL урттай энэ дамжуулагчийг битүү хүрээгээр жааз хийгээд соронзон орон дотор V хурдтай хөдөлгсөн байна.
Ийшээгээ. Анх энэ битүү хүрээгээр нэвтэрж исэн соронзон урсгал маань их байсан. Тухайн жааз маань соронзон орон дотроос гарах тусам соронзон урсгалын хэмжээ багасна. Тэгэхээр хүү юу болж байна? Энд чинь багасаад байна шүү дээ. Түүнийг буцаагаад ихсгэх шаардлагатай. Анхных нь хэмжээнд нь аваачих шаардлагатай гэдэг яг түүнтэй адилхан энэ анхных одоо N-с S руу чиглэлсэн байсан B-тэй адилхан чиглэлд өөр нэг B үүсэн. Тэр B штрих гэдэг. Индукцийн соронзон орон. Энэ B штрих маань одоо гүйдлийг гүйлгэж эхэлнэ. За доошоо чиглэсэн байгаа учраас их урууга доошоо тэгээ хаашаага гүйх вэ гэвэл жаацны дагуу цагийн зүүнний дагуу гүйж эхлэх нь ийшээгээ энэ индукцийн гүйдэл гүйж эхлэх нь байна. За энийг би шууд хэлээд өгчлөө. Тэгвэл энэ гүйдлийг гүйлгэж байгаа цаад утга нь юу вэ гэхээр гүйдэл хинээс бий болдгийг цахилгаан хөдөлгөгч хүчнээс бий болдог. Энэ цахилгаан хөдөлгөгч хүч нь хинээс бий болсон? Индукцийн соронзон орноос бий болсон. Тийм учраас түүнийг индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч гэдэг байгаамаа. Тэгээд түүнийг яаж олдог вэ гэхээр хасах B үрчин VL синус альфа гэж болдог байх нь. Хасах гэдэг маань өөрийгөө үүсгэж байгаа шалтгааны эсрэг чиглэж байгааг харуулна. Энэ хасах тэмдэг нь аль хасах тэмдэг. Энэ дөө хасах тэмдэг. Өөрийгөө үүсгэж байгаа шалтгаан. Энэ шалтгаан нь юу байсан бэ гэхээр соронзон урсгалын хэмжээ нь багасаад байсан. Багасж байгаа учраас ихсгэх шаардлагатай гэж байгаа. Тэгэхээр тэр хасах тэмдэг надад энэ чухал. Тэгээд BVL синус альфа гэж болдог байна. За ингээл мэдээд авчих бүгдээрээ. Тэгээд цахилгаан хөдөлгөгч хүч учраас түүнийг C системд вольт нэгжээр илэрхийлнэ. B-г бол Вебер их бахна. Метр квадрат эсвэл Тесла. За хурдтай татж байгаа учраас метр секунд. Урт учраас энэ маань метр гэдэг нэгжээр илэрхийлэгдэх нь байна. Хэний урт вэ гэвэл энд байгаа дамжуулагчийн урт шүү. К-гаас L хүртэл энэ дамжуулагчийн уртыг бүгдээрээ L үсгээр тэмдэглэж харуулад байна гэж бодож байгаа. За альфа нь юу юм бэ? Альфа нь соронзон орны шугам ба хурдны вектор хоёрын хоорондох өнцөг буюу B болон V-ийн хоорондох энэ өнцгийг альфагаар тэмдэглээд байгаа юм байна гэд мэдээд авчээ. Альфа 90 градус үед хасах BVL болно. Синус эрчин 1 юм чинь те. 0 үед эпсилон маань тэг болдог байх нэ. За ийм учиртай байх нь. Ленцийн дүрмийн тухай бүгдээр авч хэлсэн. Индукцийн гүйдэл улмаар индукцийн CHH нь өөрийгөө үүсгэж байгаа шалтгааныг эсэргүүцэх чиглэлтэй байна гэж би түрүүн тайлбарласан. Багасаад байх юм бол нэг чиглэлд, ихсээд байх юм бол эсрэг чиглэлд үүсдэг. 13-20 үзүүлсэн системд жазыг нэг чиглэлд, за одоо тухайлбал энэ 13-20-ыг бүгдээрээ харж байгаа. Түлхэхэд нэвтрэх соронзон урсгал ихсэх бөгөөд индукцийн гүйдлийн үүсгэх соронзон орон анхны орны эсрэг чиглэж урсгал нэмэгдэхийг эсэргүүцнэ. Жазыг хоёр чиглэлд татахад урсгал багасах бөгөөд индукцийн гүйдэл хорогдлыг нөхөх чигтээ нэмэлт орон үүсгэнэ буюу за би энэ дээр дахиад тайлбарлаад өгье. Соронзон оронгоос энэ жазыг татаад гаргаж байна. Татаж гаргах тусам соронзон орон дотор харьяалагдах энэ талбай хэмжээ багасна доошоо. Энэ талбай хэмжээ багаснаа гэдэг нь соронзон урсгалын хэмжээ багаснаа гэсэн санааг илэрхийлнэ. Соронзон урсгал багасаад байхаар юу гэдэг вэ гэхээр энэ урсгал чинь багасаад байна штэ. Тийм учраас соронзон орныхоо хэмжээг ихсэхийн тулд B-ийн хэмжээг ихсгэгээд дахиад нэмэлт B-г үүсгэнэ. Тэр нэмэлт B нь анхныхаа B-тэй ижилхэн чиглэлд үүсгэх ёстой. Хоёулаа нэг нэгээ дэмжих учраас. Энэ B штрих үүсгэх нь байна. Энийг арай өөр өнгөөр ингээд хийчихье. Энэ хаашаага чиглэх вэ гэхээр цаашаага. Яагаад соронзон урсгалын чи хэмжээ багасаад байна штэ. Талбай багасаад байна. B үржих нь S үржих нь косинус альфа. Косинус альфаг нь хаячих. S багасаад байна. Тэгвэл B-г ихсэгжээж BS хоёрын үр чүрийг анхных нь хэмжээнд нь би соронзон урсгалын хэмжээнд аваачна. Тийм учраас энэ хоёр нэг нэгээ дэмжсэн одоо B-г дэмжсэн өөр нэгэн B үүсгэх нь байна гэсэн үг. Тэр маань нэг чиглэлд ихсэхийн тулд гэсэн үг. B-г ихсэхийн тулд. За. Одоо энэ B штрих маань өөрөө гүйдлийг бий болгоно. За тэр гүйдлийн чиглэлийг баруун гарын дүрмээр болно. Цаашаага байгаа учраас цаашаага гэд эргүүлэх юм бол дөрвөн хуруу маань цагийн зүүнний дагуу эргэлдэх болно. Яг уу. Энэ чиглэлд гүйдэл бий болох нэ гэсэн санаа. За яг эсрэгээр нь бүгдээрээ бодоод үзье. Бүгдээрээ нэг чиглэлд түлхий. Энийг нэг чиглэлд түлхий. Соронзон урсгалын хэмжээ яг ихсэж эхэлнэ. Яагаад талбай ихсээд дээрээс нь түлхэх тусам соронзон орон дотор харьяалагдах талбай хэмжээ ихсээд шүү. Тийм учраас соронзон урсгал ихсээд байгаа учраас юу гэж боддог вэ гэхээр анхных нь урсгалын хэмжээндээр барьж яхахын тулд
Сорон зүүн урсгал x-д байна болио энийг багасгая. Тийм учраас b-гээ багасгая гэж. Одоо харж b-ийг үржих нь s үржих нь cos альфа. Cos альфаг бити тоо. s x-д байна. Энэ ингээд x нь. Энэ хоёрын үр журийг тогтмол тоон дээр байлгаж яхахын тулд энэ нөхөр багасгах шаардлагатай. Энэ багасна. Энийг багасгахын тулд чиглэлээрээ эсрэг өөр нэг соронзон орон бий болж идэг. B' гэх түүнийг дахиад. Индукцийн соронзон орон. Энэ маань индукцийн гүйдлийг бий болгоно. Энэ улаанаар зурсан. Цаашаага энэ маань наашаага байх ёстой шүү. Эсрэг чиглэлд наашаага байх ёстой. Наашаага байгаа учраас бүгдээрээ яах вэ? Дөрвөн хурууга цагийн зүүнээ эсрэг хэрэгүүлж болоод байна. Тийм учраас цагийн зүүнээ эсрэг чиглэсэн ийм өөр нэг индукцийн гүйдэл бий болох нь байна. Мөн индукцийн CHH бас бий болох нь байна. Тэрийг бид яаж олдохыг дээрх тэгштгэл дээрээс харж болно. За тэр маань хасах BVL синус альфа. Ленцийн дүрмэн дээр юу хэлээд байгаа юм бэ? За, жазыг нэг чиглэлд түлхэхэд нэвтрэх соронзон урсгал ихсэх бөгөөд индукцийн гүйдлийн үүсгэх соронзон орон анхны орны эсрэг чиглэж урсгал нэмэгдэхийг эсэргүүцнэ. 13:20 дээр яриад байна. Жазыг хоёр чиглэлд татахад урсгал багасах бөгөөд индукцийн гүйдэл хорогдлыг нөхөх чиглэлтэй нэмэлт ор үүсгэн 13:19-ийг яриад байна. Тэгээд энэ дээр үүсэж байгаа тэр индукцийн гүйдлүүдийг үүсгэж байгаа индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчийг хэрхэн яаж олох вэ гэвэл бүгдээрээ хасах дельта фи хуваах нь дельта т гэж болно. Дельта фи гэж юу вэ? Соронзон урсгалын өөрчлөлт шүү дээ. Жазыг нааш нь цааш нь түлхэхэд соронзон урсгал өөрчлөгдөд байгаа. Тэрийг дельта т хуваачих юм бол тэгээд өөрийгөө үүсгэж байгаа шалтгааны эсрэг байдаг учраас хасах тэмдэг тавиад ингэж олдог байх нэ. Дифференциал хэлбэрээр d фи хуваах нь dt гэж олдог байх нь. Индукцийн CHH учраас нэгж нь вольт дельта фи буюу соронзон урсгалын өөрчлөлт, нэгж нь Вебер дельта т хугацааны өөрчлөлт, нэгж нь секунд байх нь. За хураан гуйлбал юу гэж байна? Хураан гуйлбал соронзон урсгалын өөрчлөгдөх хэлбэрээс үл хамаарах соронзон индукцийн гүйдэл нь соронзон урсгалын өөрчлөлтийг нөхөх соронзон орон үүсгэнэ.